Тэр бол жинхэнэ суу тухаантай. 1994 онд гарсан сонгодог Elamite-ийг цомгоороо ирээдүйг зөвлөсөн Америкийн хар арьс дэргэдийн хар бараан амьдралын талаар өгүүлсэн зоригтон байсан. Elamite-ийг цомог хип-хоп өөрчлөлт байгуулалт хийсэн. 100 жилийн дараа ч нэр үндэ алдахгүй хип-хопын түүхэнд хамгийн хүчтэй цомог байсаар байна. Эмэ. Тооны хавгэр MC хүн раймыг хэрхэн бичлүүлдэг тогтоож өгсөн даа. Үнэн шударгуутай энэ цомгийг гүйцэж гарах цомог өдий хүртэл гарч ирээгүй л байна. Тийм ээ. Elamite-ийг хийхдээ төгс цомог гаргасан гэж бодож байлаа. Тэр үеийн Wild Style-ээр өөрийнхөө амьдралыг харуулахыг хичээсэн. Хүмүүст хип-хопыг өөрөөр харуулж, хип-хоп өөрчлөгдөж илүү бодит зүйл болж байгааг мэдрүүлэхийг хүссэн. Би хүмүүст гудамжны мэдрэмж, гудамжны дуу, гудамжны амт, гудамжны үнэрийг мэдрүүлэхийг зорьсон. Миний энэ цомгийг хинж хязээж дахин давтаж чадахгүй.